Ер нь хөрсний бохирдол бол маш хүндэрсэн байна. Улаанбаатар хотын бас ийм том хот болно гэж бол анх хийж төсөөлж байсангүй тийм. Нөхцөл байдлыг шууд үнэлээд хэлэхэд энэ бол аюулын түвшинд байгаа. Дээд зэргийн аюулын түвшинд байгаа. Газар болчихсон мэн л гэсэн үг. Хөрс орчны бохирдол хамаг юм чинь дийлдэггүй. Цаашид хэрхэн аж төрхүүл тулцсан асуудал шүү. Хөрс гэдэг маань бол энэ амьдралын суур нөхцөл болсон хамгийн чухал байгалийн ижбүрлийн нэг нь. Хүүхдээ өвчлөл. Огцом халдварт өвчнүүд. Орон нутгаас иргэд маш их хэмжээгээр нүүж ирж байгаа. Хөрсөн дээр байгаа механик ачаал хэд дахин ихссэн байна. Энэ том нутагт энэ жижигхэн дөрвөн уулын дунд хүн амынхан тал нэрээ зурчлаж энэ сүүр ш тийм үү? Ямар ч тэр гайхадах ч юм байхгүй тийм үү? Иргэд өөрсдөө маш хурц стандарттай. Химийн үйлдвэрүүд тэгтлээ байдгүй юм хотод ийм хөрсний хүртлийн хэмжээ харж байгаа гэдэг ноцтой асуудал байдаг л да. Жилийн жилд хөрсний бохирдлын хэмжээ аюултай түвшинд орсон хэсэг нь 10% нэмэгдээд байгаа байхгүй. Цэвэр усыг 100 градуст одоо буслахаач өгөхгүй тэр нянтаа усыг бол бид нэр хэрэглээд маш олон төрлийн халдварт өвчнийг бол авч байгаа. Холын хугацаанд бол баахан орд хавтартай усуд л байхгүй. Уушгийн орд хавтартай ажил элэг хотоодны хавтартай усуд л байх байхгүй. Хотын дэрч. Хавардаа бол үндсэнд манад хорт хавдрын аян хэлдэг. Тэгэхээр энэ бол бүх хүнд хамаатай манай нийслэлийн иргэн бүрийн одоо анхаарах ёстой ийм асуудал байдаг. Тэгээ нэг жорлонгийн сайхан трактор экскаватор авч болчихвол болчихно гэж ойлгоод байгаа шүү нөгөө шүү дээ. Одоо зүгээр амьд гарах ажиллаа л хийсэнтэй шүү дээ. Юу тэр гоё юм гэдэг. Зүгээр л ажиллаа амьд гарах. Яавал хэдүүл амьд гарах. Тэгэл бодсон. Ер нь уг нь их сайхан төлөвлөлттэй хот байсан. 74 онд энэ хотын төлөвлөлтийг Москвагийн хот төлөвлөлтийн хүрээлэнтэй хамтарч боловсруулсан байдаг. Дөрвөн уулын дунд энэ хүнчлэн авах сууршаад нэлээдгүй олон жилийн үдсэж байгаа юм. Тэгээд сууршмал амьдрал бий болгоно гэдэг бол тухайн орчиндөө ямар нэгэн бохирдол үүсгэж байдаг. Тэгэхээр энэ олон жилийн дараа бол мэдээж Улаанбаатар төрсний бохирдлын асуудал бол нэлээ хүндэлтэй асуудал болсон. Монголчуудын хувьд бол тийм хот суурин газар олон зуун жилээр амьдарч байгаагүй түүхтэй учраас ерөнхийдөө бол энэ хот суурин газрын тийм соёл гэдэг нь бол нэг их дэлгэрээгүй газар аваагүй байжгаад тэгээд одоо яг сүүлийн 20-30 жил бол одоо хүн амын шилжилт айгүй хурцтай яваад тэгэхээр одоогийн сүүлийн судалгаагаар бол хүн амын 79% нь одоо хот суурин газар амьдардаг болчихлоо гэж байна. Хүмүүсийн амьдрах орчин зай ингээд хэд төвлөрөхлөөл энэ чинь проблем үүсэж байгаа байхгүй тийм. Яг нормальны орчинтой хүн бол нормалил амьдрын шүү дээ тийм үү? Над нэг эрдэмтэн үнтэй улсад хэлжсэн. Энэ бол айл 1984-85 оны үед тэр үед Зөвлөлбод улсын эрдэмтэнтэй хамт манаас хөрс шинжилгээ улсад судлаад Улаанбаатар хотын бол хөрсний бохирдол тухайн үедээ бол нэлээд өндөр хэтэрсэн байна гэж гарч ирсэн байна. Айгуу тархаа шүү дээ манайх. Орон сууцтай хэсэг нь болохоор аюу баг талбайг эзэлдэг. Үлдсэн хэсэг нь болохоор нөгөө гэр орол. Тэгэхээр баг гэр орол маань баг 100% шахуу нөгөө хөрсний бохирдол үүсгэж болчиход байгаа байхгүй. Дэлхийн нийтээр жил бүрийн 11-р сарын 19 өдрийг дэлхийн жорлонгийн өдөр болгон тэмдэглэдэг. Дэлхий дээр өнөөдөр 2.6 тэрбум хүн буюу нийт дэлхийн хүн амын 40 орчим хувь нь ариун цэврийн байгууламж буюу стандартын шаардлага хангасан жорлонгийн дутагдaltaй аж төрж байна. Үүнээс шалтгаалan олон үжиг өвчнөр өвчлөн жилээс жилд хэдэн мянгаараа нас барж байгаа тухай эмгэнэлтэй статистик улам өссөөр байгаа нь харамсалтай. Үнэн хэрэгтээ наад захын ариун цэврийн шаардлага хангасан жорлонгоос болж амиа алдсан хүний тоо 20 дугаар зууны байлдаан зөрчилдөөнөөс болж амиа алдсан хүний тооноос хавьгүй их байдаг. Бид нар өвөл утааны бохирдлоо ярьж байгаа л. За тэгээд ингээд нар хоёрт бол дулаан улирал ирэхээр хөрсний бохирдлоо ярьдаг. Улаанбаатар хотод Одоо яг гол үндсэн бохирдлыг бий болгоод байгаа юм бол одоо энэ гэр оролын айлууд нөхөн жорлон. Энэ нөхөн жорлонгоос салах гээд биднес ч одоо янз янзын арга хэрэглээ шүү дээ. Зөндөлдөд үтсээ татах гэж үзлээ. Татаад аваачаад өгсөн чинь хэрэглээ байхгүй болоод хөлдөөд битүүрээд ингээд гацаад байдаг.
Яг одоо ингээд ер нь гэр хорооллын толгомж байгаа нэг 3 эхний 3 ер нь олон асуудал байгаа л да. Гэхдээ эхний 3 хамгийн чухал асуудал бол нэгдүгээрт бол нөхөн жорлон байна. Хоёрдугаарт бол одоо яндан халаалтын асуудал, гуравдугаарт бол цэвэр усны хүрэлцээ хомс байгаа. Зөвлөлт улсын мэргэжлэнгүүд бас хэлдэг байсан л та. Танаа энэ хэрэгжилж байгаа нарийн цэврийн нөрөө шиг юм дэлхийд дээр ханч харсангүй гэдэг. Тэн дуртай газараа бууж дуртай газараа жорлон хатгадаг одоо бэлэх хэвэл болохгүй. Бид одоо айлын өмчилж байгаа буюу эзэмшиж байгаа газар дээр шууд ороод ингэнэ тэгнэ гэд одоо өнөөдөр манай нийгмийн байгуулч гэсэн өөрөө тийм биш те. Тэгээ өдрөөс өдөрт бол хүн жорлон шиг нэмэгдэж байна. Тэгэд эмэгтэй хүн ялангуяа тэр модон жорлонд өвөл намрын өвөл зуны цагт гарч байна гэдэг бол маш хүнд байдаг. Хотын төвөр байгаа гэр хороол одоо Сүхбаатар дүүрэг Чингэлтэй дүүргийн гэр хорооллын бохирдол бол илүү одоо их арай зах руугаа одоо арай бага байдаг. Яагаад гэвэл зах руу баян шүү одоо тэр шинээр үүссэн хорооллууд бол арай шин сууршил учраас арай хөрсний бохирдол бага. Улаанбаатар хотын хэмжээнд гэх юм бол 220 мянга гаруй одоо нөхөн жорлон байна. Хуучны одоо сууршмал дүүргүүдэд жишээ нь нэг айл гашаанда 4-5 нөхөн 0-тай дахиад нөхөн жорлон ухах одоо зайгүй болсон гэсэн тийм одоо харамсалтай мэдээллүүд байна. Бороо орохоор газрын хөрс рүү шингэж чаддгүй урсдаг. Тэгээд энэ гэр хорооллын бүх жорлон угаац хот руугаа урсж асгадаг. Тэмээ хөтгий ялгцсаас гарч байгаа тэр одоо E-coli буюу тийм ээ энэ одоо амон шүвтрийн өвчлөлийн бохирдол асар өндөр хувьд хүрсэн байж байна. Нөхөн жорлонтойгоо аль одоо 19 дугаар зууны амьдралаараа 21 дугаар зуунд ингээд амьдрал ирнэ гэдэг бол үнэхээр одоо гутамшиг. Манай улс 2016 онд гэр хорооллын нөхөн жорлонгийн стандартаа шинжилэн баталсан. Гэтэл энэ стандарт нь бас сонголт багтаа байгаа тухай мэргэжлийн хүмүүс ярьж байгаа юм. Төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжийг стандартын дагуу барих, ашиглахад бүх шатны засаг дарганаар хяналт тавихаар хуульд заасан байдаг. Тэгэхээр манай нийт улсын одоо нийт хүн амын маань 72.7% нь бол хүн жорлол хэрэглэж байгаа гэсэн ийм бол тоо баримтаа. Жорлон гэхэд хэд байгаа вэ? Бид нар хөрсний эрүүл ахуйгаа яаж харьцдаг вэ гэж үзэхээр энэ үнэхээр ноцтой хэмжээнд байгаа л ийм асуудал байна. Гэр хорооллын маань одоо 90% нь бас нөхөн жорлол хэрэглэж гин гэсэн ийм одоо статистик байждаг. Тэгэхээр нөхөн жорлон гэдэг маань өөрөө бол эрүүл ахуйн талаас асааж тэр тийм ээ одоо байгаль орчин хөрс бохирдуулж байгаа энэ талаас ч тэр маш их хор уршигтай байж байгаа. За тэр нь гэр хорооллууд энэ бохрын онц жорлонгоо хариуцах байлцсан. Ариун цэврийн стандартын дагуу бол айл өрх болгоно нөхөн ойлоо бол 7 хоног болоо хариуцах хэвээр. Аж ахуйн нэгжүүд бол ариутгал халдваргүй зүйл шавж устгахлын үйлчилгээг бол улиралдаа 1 удаа. За ихвчлэг манай бохирдлууд хариуцлагагүй л бохирдлууд их явж байгаа. Хариуцлага байхгүй хороо хорин энэ бүх шатантай ингэж хариуцлагатай байсан бол энэ асуудлыг бас зохицуулах бололцоотой. Амин чухал хэрэгцээ болчихсон юм тэр нойртолмор юм л да. Яг өнөөдөр тэр жорлонгийн асуудал бас хэн аль яам яг хариуцаад байгаа гэдэг нь ч яг тодорхой шах шүү дээ. Эрүүл мэндийн яам хариуцаад байгаа юм, байгаль орчны яам хариуцаад байгаа юм гэдэг. Ингээд яриад ах юм бол маш олон асуудал байгаа. Ер нь баг ингээд жорлон хариуцсан баг бүхлөтэн агентлаг бий болгочлаа гэвэл хамгийн чухал, хамгийн их ажилтай, хамгийн нэн чухал ийм л агентлаг газар болох санагдаад байгаа байхгүй юу? Их л үнцгийн л одоо жорлон байвал сайн гэдэг ийм ойлголттой байсан л дээ. Тэр үнцгийн байхад дутмаад тэр өнөө та нар бий болоод байгаа. Тийм учраас одоо жорлонг бол ерөөсөө 60-аас 80 см үнэтэй ухах хэрэгтэй. Тэр хөрсний дээр 60-аас 80 см бичил битэнгүүд байж байгаа байхгүй юу? Тэр бичил битэнгүүдээр хоол тижээлэн болж өгдөг. Өтгийн шингэнийг бол эрт аагур гэдэг газрын өрөм гэж нэрлэдэг юм. Дээр нь нэмээд одоо бас энэ угаац байна тийм ээ. Угаац одоо байна. Тэгээд одоо бас ил задгаа хог байна. Энэ хог гэдэг бол агаарын одоо хөрсний бохирдлын агаар хөрсийг бохирдуулах одоо бас нэг том одоо их усур болж байгаа. Нөх ухаал одоо тэгэл бийцж байгаа тийм ээ. Угаацаа хийж байгаа, юу гэдгийг хогоо хийж байгаа гэд бодохтой зэрэг одоо тэр хөрсний бохирдол бол өдөр бүхэн 600 гаруй мянган хүн одоо хүндэрдэг, бийцдэг гэд бодох тэр зэрэг ямар сайн байх вэ тэр ч ойлгомжтой. Гэхдээ энэ бол гэр хорооллын иргэдийн буруу биш. Ер нь бол одоо хүн бол өдөрт 1.5 литр орчим шингэн гаргаж байгаа. За 200 г, 200 г байтган гаргаж байгаа гэсэн.
1 грамм баасанд ойролцоогоор 1.6 сая бактери, 16 сая вирус байна гэдэг байгаа байхгүй. 1 грамм. За 1 хүн дундчаар ингээд биеийн жингийн килограмм тутам 5 грамм баас гаргадаг гэж байгаа. Тэр дундчлаад бодоход за бүр жигдэлчи 800 мянган хүн 60 кг жинтэй дундчлаа бодчих. Тэр ойролцоогоор 48 мянга хэд болох юм бэ? Ингэчээд энэний 5 грамаар үржүүлээд ингээхээр өдөр бүр тооны машинд багтахааргүй их бактери, вирус хөрсрүүл ороод байгаа. Дулаараад халуун болоод ирэх юм бол манад бол шороо сул боллоо гэслээ тоосон цартай хамт нөгөө нэг тэрүүн бааз шээсээр гараад байгаа бактери, вирус чинь тэгэл агаараар нэг л хийсэл явчих шүү дээ. Ирээдүйд бол эндээс маш их хэмжээний халдвар төвчин гарах магадлал ихтэй. Гэтэл гүний ус хамгийн түрүүнд юунаас бохирддог вэ гэхээр жорлонгоос бохирддог. Нүхэн жорлонгоос. Тэгэхээр нүхэн жорлонд байгаа тэр хизээч цэвэрлэгддэггүй насан туршдаа бөөгнөрөө байж идэг тэр олон өвчлөлийн бактериуд чинь одоо гүний ус руу янз бүрийн одоо биологийн хөрс рүү нэвчээд гүний усны руу урсж байгаа судал усаар дамжаад бидний уух усыг хордуулж байгаа байхгүй. Одоо тухайн гудамжинд байгаа худаг байлаа гэхэд цэвэр усны худагаас 20 метрийн зайдаг боллоо баригдах ёстой тийм ээ. Хажуухан талд нь жорлон байж байгаа учраас тэр жорлонгийн уснууд нэвчиж ороод нөгөө сайхан худгийг чинь бохирдуулаа хийдэг. За голын эргээс бол 200 метрийн зайд өөрийнх нь гэрээс орон сууцнаас бол 15 метрийн зайд байх ёстой гэсэн юм ерөнхий стандарт бол эрүүл ахуйн хувьд бол бас байгаа. Тэгээ ийм байдлаар бол бид нар нэгдүгээрт бага устай, хоёрдугаарт гүний устай, гуравдугаарт нөгөө гүний усных нь ихэнх нь тэгээд жорлонгийн хажууд байгаад харчин бид нар энэ жорлонг л өөрчлөхгүй бол ер нь ирээдүйд уух усгүй болох ийм аюултай байгаа байхгүй. Шээсэнд байгаа агуулгаж байгаа бодисууд бол гүний усанд бохирдуулахлаар бодисын солилцоонд өөрчлөлт оруулаад удаан хугацаанд хорт авдар үүсгэж байгаа. Тэгэхээр шээс бол ерөөсөө гүний усыг асраг бохирдуулж байгаа. Дээр нь бактерийн бохирдол шээстэйгээ хамт ороод болж. Утааг бол бид нар хараад идэг тий. За одоо амьсгал руу ингээд ишүү уушгийг шууд ингээд хордуулаад ишүү гэж хараад идэг. За тэр хөрсөн доогоор тэр ус руу нэвчээд цэвэр ус руу орж байгаа савханцар цэвэр ус руу орж байгаа тэр бактери вирусыг бид нар харж чадахгүй учраас усаа карантинаас гоочхоор нь цэвэрхэн гэж бодол уучдаг. Гэтэл тэр бол цаана бохирдолтой ус байгаад байгаа байхгүй. Тэгээд хөрснөөсөө бол одоо хүүхдийн тарих уушгинд нөлөөлж шин. Тэгэхээр бид нар энэ хөрсөнд байгаа хард туулга биднэрт нөлөөлчлөө гэж бодхоосоо илүү уул уурхайл гэж яриад байгаа. Гэтэл хөрс нөгөө өтгөний бохирдлоос ч юм болоод хард туулга үүсчээд байгаа. Тэрийгэ ярилгүй манай хүмүүс чинь хит их туушралтай. Хард туулга гэхээр л уул уурхайл одоо байгаад байгаа юм шиг ойлгоод байгаа. Одоо 0-5 насны одоо хүүхдүүд одоо халдвар авах тийм ээ цусан суулга өвчин байж байна. Гидсний ээж өвчин байна. За сүүлд 2000 одоо 8 оноос гар хүл амны өвчин гэдэг Монголд бас бүртгэгдсэн байж байгаа. За мөн одоо бид нар зүү тариураар ер нь авдаг байх гэж боддог шүү дээ шар өвчин. Энэ маань бас эргээл бид нар энэ нөгөө хүн жорлон ашиглаж байгаа толботоор өсөж байгаа ийм өвчнүүд аа. Тэгэд энэ өвчлөлийг ерөөхдөө бол өтгөн мөрийн өвчлөл гэж анаах ухаан томьёолдог. Тэгэд энэ одоо өтгөн мөрийн өвчлөлтөө холбоотой бол 7 төрлийн халдварт өвчин Монгол улсад бол бүртгэгдээд байгаа. Өөртөө болон өрөөл бусдад тухайн одоо хүний асуудал биш шүү дээ. Энд чинь нийгмийн нийтийн эрүүл мэндийн асуудал болж байгаа байхгүй. Тэгээд хохирогч нь магадгүй тэр хүн өнөөдөр өөрөө биш гэхэд маргааш тэр хүний одоо хүүхдэл байгаа байхгүй. Энийг л бид нар ойлгож одоо хүн болгон орчиндөө цэвэр цэмцгэр байх юм бол эрүүл амьдралын үндсээ гэдгийг л одоо сайн ойлгох хэрэгтэй. Африк ТV-ийн улс орнуудын 31%, зүүн өмнөд Азийн орнуудын хүн амын 36%, номхон далай болон далайн бүсийн орнуудын хүн амын 53% нь наад захын бие засах нөхцөл болцоогоор хангагдаагүй байдаг байна. Үүний эрсдэлд хамгийн түрүүнд хүүхдүүд өртдөг, мөн эмэгтэйчүүд. Дэлхий дээр нүхэн жорлонгоос үүдэлтэй гэдэсний халдвар төвчнөөр өдөрт ойролцоогоор 2000 хүүхэд нас нөхчдгөө хэмээн Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангийн судалгаанд дурдсан байна. Тэгэхээр дэлхийн нийтээр жорлонгоо өөрчлөлөө 2030 он гэхэд жорлонгоо өөрчлөлтсөн байя гэдэг зорилтыг дэлхийн нийтээр Нэгдсэн үндэсний байгууллага дээр тавьчаад байгаа. Байр орон сууц тухайн дэд үтцийг ашиглаж болох нөхцөл нь байх хэрэгтэй байхгүй тийм ч. Тийм нөхцөлийг одоо гэртээ айлд авчиад бохир татаад өгчэй гэж бодъё. Тэгэхэд модон жорлонд нь тэр бохирын шугамыг холбож болохгүй. Хинч байсан юу ч гэсэн эхлээд нэг олуулаа нэлээ хилжчихдэг байх хэрэгтэй. Тэгэд бүр зарчмын байр суурин дээр хол зөрүүтэй ч гэсэн суур өгдөл дээр нэг ойлголттой байх хэрэгтэй байхгүй. Адаглаа жорлонг өөрчлөх гэж байгаа бол
За жорлонгоос гарахад гэр оролт хэдэн хүн амьд энэ баасээс нь ямар шиг юм бэ? Тэрүүнийг нэг энгийн аргаар яаж цэвэрлжүүлэх боломжтой. Тэгээ бидэрт мөнгө төгрөг байгаа мó үгүй мó гэд нэг үндсэн хідэн суур юм дээр тохирч аваад шийдлээ гаргах хэрэгтэй байхгүй. Уг нэмний төр их хэрэгтэй түрүүн асуусан. Дааж чадахгүй байна. Үнэхээр чадварна даа. За Улаанбаатар хотын гэр хорооллыг одоо дэд бүтцэнд бүгдийг холбож хаяад бүх айлуудыг татдаг, ус татдаг жорлонтой болгочих юм бол цэвэрлэх байгууламж зүгээр л 3 хоногийн дотор халиал дүүрчин. Цэвэрлэх байгууламж бол юу ч даахгүй. Тэгэл Монгол улсын цэвэрлэх байгууламжийн нэг олон метр зузаан цементүүд нь хагарч сад тавиал ингээл одоо Улаанбаатар хот тэр чигээр бохирдож ивэн штэ. Энэ одоо би засах маань бол ер нь одоо хүнээс хуур ирэх нэр штэ. Тэгвэл уулмууд үндсэн хууль дээр бид нар бол хүн бол эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй гэдэг ингээд заачсан байж байдаг. Тэгэхээр энэ одоо заалт маань үндсэндээ хэрэгжихгүй одоо 30 жил болж байна гэсэн үг л дээ. Дарга байна уу, цэрэг байна уу, тийм ээ? Одоо бүгдээрээ л бид нар бий засдаг. Бид нар одоо ая тухтаа эрүүл аюулгүй орчинд бид нар бий засах эрхтэй. Хүн болгон тэр бохрын асуудлаар бодож эхлэх хэрэгтэй. Тэр асуудал дээр одоо юу гэдгийг судлах хэрэгтэй. Өөртөө тарих технологиг олж хэрэгжүүлэх хэрэгтэй Монголд. Хэлийг амархан хийх гэсэн гэдэг шиг та энэ жорлонгоо яг яаж өөрчлөх юм бэ? Яг л стандартын шаардлага гэх юм. Эхний ээлжинд би юу хийж чадах вэ? Юу хийж болмоор байна гэдэг тэр зөвлөмжүүдийг, зөвлөгөөнүүдийг л сайн авах хэрэгтэй байна. Гэр ороолыг нэгэн тал одоо хөгжүүлэл бүгдийг нь орон сууцнд оруулах чадахгүйгаас биш байгаа нөхцөлд нь яаж сайжруулах гэдэг ингийн арга хэмжээл авах хэрэгтэй. Одоо бид нар зэгцлэх хэрэгтэй байна. Энийг зэгцлэх юм бол энэ орон нутгаас тэр сайхан газар нутгаа хаяад ингээд наашаа энд хог тариад хогийн дотор амьдрах гад тэмүүлээд байхгүй хаа. Хүн газар дээр амьдрна гэдэг бол үгнийх гайхамшигтай юм байна ш. А тэрийг харин тэр нойлын асуудал, жорлонгийн асуудал, усны асуудлыг хэрвээ бид 20 жилийн өмнө шийдэж чадахгүйсэн. Энэ бол хэцүү байсан тийм технологи. Өнөөдөр бол яг нарийн дээр технологийн хувьд бол бүгд бий болсон. Гэтэл өнөөдөр хашаанд амьдарч байгаа хүмүүс 0.7 га гэдэг ийм том газар байна. 0.7 га газар одоо Хонконг ч юм уу, Сингапур ч юм уу, за бидний урдгч Бээжин хотод маш том хөрөнгө, тийм ээ, маш том мэдлэг юм байна. Тэгээд энэ сэтгэл дундуур хэцүү нөхцөл байдалтай амьдардаг. Санаачлал байвал одоо тэр газар дээр хотын төвийнхнээс огт тутгааргүй амьдрах боломж нь байна. Дэлхийд даяар жорлонгийн хувьсгал өрнөж байна. Тухайлбал энэтхэг улс ерөнхий сайдынхан удирдлагадор цэвэрхэн энэтхэг орон хэмээх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бол Хятад улс ч мөн жорлонгийн хувьсгалыг амжилттай хэрэгжүүлж байна. Хятад улс аялал жуулчлалаа хөгжүүлж амьдрах орчин нөхцөлөө сайжруулахын тулд жорлонгийн асуудлыг шийдэх хэрэгтэй хэмээн үзэж 2015 онд Хятадын засгийн газар жорлонгийн хувьсгалыг орон даяар эхлүүлсэн. Хятадын аялал жуулчлалын газрын мэдээлснээр зөвхөн 2015 онд л гэхэд 52485 жорлонг сайжруулж шинжилсэн байна. За хамгийн зөв хөрөнгө оруулалт бол одоо эрүүл мэндэд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж ингэж хэлмээр байна. Тэгээд жорлонгоо өөрчилж чадсанаар бол танд нэгдүгээрт эрүүл мэндийн зардлаа бууруулна. Тэгэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа юм л да. Нөхөн жорлонго одоо өөрчлөхөд нэг доллар зарцуулах юм бол эргээд одоо эрүүл мэндийн зардлаас 5.5-аас 8 одоо долларыг хэмнэх боломжтой гэсэн юм судалгаа гарсан байна. Айл болгон мэдээж одоо цэвэрхэн тэр эко жоронтой байхыг хүсэж байгаа. Хүмүүс их бүгдээрээ тэр заавал нөхөнд одоо байх хэрэгтэй гэсэн үг биш. Иргэд бид нар тэ одоо юу гэмдэ энэ жорлонгийн асуудал, энэ бохрын асуудал бид нар нэгэн тал бохирдуулж байгаа бол цэвэршүүлэх юм хийх хэрэгтэй. Тэр иргэн бүрийн оролцоо чухал гэж бодож байгаа. Ялангуяа энэ хөрсний бохирдол, энэ агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн өөрсдийнх нь одоо тэр мэдлэг тэгээд ухамсар тэр үйл ажиллагаа бол аюул чухал гэж харж байгаа. Одоо төр засаг юм уу одоо хин нэгэн ирж одоо таны тий одоо хашаа хороог сайжруулна гэхээсээ илүүтэйгээр та өөрсдөө бас энэ одоо өөрсдийнхөө чадах хэмжээнд бас энэ хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж харж байгаа л да. Тийм учраас энэ уух устай байгаа дээрээ энэ уух усаа авч үлдээ. Жорлонгоо бушрахаа өөрчилж энэ уух усаа нэг уудаг ус болгоё гэж, цэвэр ус болгоё гэж энийг зүтгэж байгаа юм л да. Дээрээ нэг удаа нэг анхаарад ерөөсөн жорлонгийн асуудлыг Монголд ингэ шийдэгдэн туслая гэд бүгд анхаарах юм бол бас энэ шийдэгдэх боломжтой юм асуудал. Тийм шийдлүүд их байна. Бидний хөгжүүлэх нөлөө бол тийм л байна. Хүмүүс мэдээлэл өгөөд 3000 ч гэдэм үү 30 ч гэдэм үү айлж орлонгоо өөрчилжүүл зүгээр бидний за өөрсдийнхөө одоо нийгэм гэж худлаа бүлтрэхгүй.
Зүгээр ямар ч хүүхдүүдийнхээ өмнө хүлээс үүргээл биелүүлж байгаа. Ер нь бол манай залуучууд амьдрах хүчнээс сайжруулах гэж хүсэж байгаа. За одоо юу гэдэг тэр модон жорлонтой нүүрс төлдөг тэр орчин бол одоо манифестгаа цуг ингээд байхгүй болог. Та нарын үеийн залуучууд энэ хүмүүстэй уулзаад үзэхээр бид энэ нэг амьдралын энэ нэг орчноос өмнөхөр залхаж байна гэж харж байгаа юм. Тийм учраас бид нар өрөвдийнхээ ирээдүйн төлөө тэр өөрсдийнхөө одоо амьдарч байсан орчинд амьдруулахгүй төлөө өрөвдхийн төлөө хөрөнгө зарцуулах хэрэгтэй. Зарим нэгэн одоо асуудлыг шийдэхин төлөө өөрсдөөсөө хөрөнгө гаргаж ажиллаж амьдрах хэрэгтэй. Тэгэхээр энэ бүгдийг ингэж одоо зөвхөн энэ Улаанбаатар хотын асуудал, зөвхөн засгийн газрын асуудал шинэ энэ асуудлуудыг шийдэхэд аж ахуйн нэгжүүд, иргэд, төрийн бус байгууллагууд тийм ээ бүгд идэвхтэй оролцох хэрэгтэй. Тэгээ нэг пресс авч байхад эхлээд жолонгоо шийдэж байгаа. Дараа нь пресс аав. Болно шүү. Ийм маягаар бидний сэтгэл гаргаж одоо үнэхээр хэр цаваа орчинд амьдарч ийн гэдэг бол тэр ирээдүйн хүүхэд нь өөрөө ч гэсэн хордоод, хүүхдээ ч гэсэн хордуулаад ийм бохир орчинд одоо бид амьдрах шаардлагагүй байхгүй. Энийг ухамсарлаад ухаарад ойлгоод тэгээд нэг төр төсвөө хараад хандаад байх юм бол байхгүй. Бид нь өөрийн амьдралыг өөртөө шийдэх хэрэгтэй байхгүй. Одоо нэг айл дотор нэг 5 хүнтэй айлуулаа. 5 хүүхэд марг 5 л утас өрж шүү дээ. 5 сая төгрөгийг тэр айл утас ингээ барихтаа зориулж болж юм. Ямар ч асуудалгүйгээр тэр утасаа бариад лизингээр авчихдаг ч юм ингээл явж яадаг. А жорлон ямар хэрэгтэй. Амин чухал хэрэгтэй. Амин настай холбоотой тийм. Өнөөдөр Улаанбаатар хотын одоо үндэсний аюул байдлын хэмжээний юм юмыг үн дээр л тэр одоо мөнгө төрийг бол ярих хэрэггүй байгаа үстэй тийм. Яг тэр Улаанбаатар хотын төвд амьдраад байгаа орчноос нэг тутгааргүй нөхцөл байдлыг бид нар бий болгож чадна. Шийдлүүдээ гаргангуудаа стандарт ямар юм баталж хийчээд шийдлээ гаргаад тэгэхээр нэг жорлонгоо ядахтаа хөрс рүүгээ бактери вирус ороод ахаргүй ариутгах боломжтой, цэвэрлээд авах боломжтой нэг жорлонтой болгочмоор байна. Одоо сүүлийн үеийн одоо байгаль дээлтэй, хүн дээлтэй энэ жорлонгийн янз бүрийн хувилбарууд гараад ирсэн байна дэлхийгээр дөрөв. Энийг яаралтай Монгол улсын стандартад нэвтрүүлээд стандартчлах шаардлагатай. Тэгэхээр энэ шийдлийг хийж байгаа энэ айлуудаа энэ яг юма хийсэн улсуудыг бол бид нар үлгээ дөөрэл болгож бусад улсуудад жишээ олгож үзүүлэх хэрэгтэй байгаамаа. За яг одоогор бол стандартаа маш сайн одоо өөртөө батлуулаад авчихсан, хийчихсэн 2 компани л яваад байна л да. Атмор компани явж байгаа, манай бүх сургалтанд хамтраад явж байгаа. За Атмор бол бүх одоо асуултуудад хариулах хэмжээнд одоо юмаа бэлдээд 10 хэдэн жилийн зах зээл дээр байсан учраас зовлон жаргал дундуур нь явчихсан стандартуудаа батлуулаад авчихсан юм компани билээ. Одоо жорлонгоо өөрчлөлийгээ те бас ингээд санаачлахад гараад явж байгаа маш олон шийдлүүд байдаг юм байна. Тэгээ нөхөрсний бохирдолтой тэмцэгт бол одоо нэг сая гаруй хүнтэй хэдийгээр том юм шиг боловч өдрөө сэтгэл гаргах юм бол том асуудал биш. Ямар ч байсан 88% бохирдол гэж өнөөдөр Улаанбаатар ярьж байхад бохирын одоо тэр цэвэрлэх асуудлыг төдий дайны хэмжээнд шийдэх боломж бол жишээлбэл манай компанид байна. Өөр одоо бусад янз бүрийн технологийн компаниуд, санаа стайл инженерүүд ч гэсэн янз бүрийн самлууд байдаг юм шиг үлээ. Энэ төр хятад тэгэл хүн амхтай газрууд энэ асуудлыг хэдийн шийдэд явж чадчих шүү дээ. Төр засгийн нэмжлэг хэрэгтэй. За хамгийн гол нь бол ард иргэд өөрсдөө санаа стайлхныг бүрэн боломж байгаа гэдгийг л хэлмээр. Тэгэх юм бол одоо бид нар хөрсний бохирдлгүй, тийм айх аюулгүй, цэнгэг саахан агаартай газар амьдарч бол энийг бол одоо шийдэхэд нэг 20-30 жил биш, энийг шийдэхэд нэг 2-3 жил хэрэгтэй байх гэж байна. Тийм учраас бид нар Улаанбаатар хотынхоо иргэдэд маш олон сонголтыг л санал болгох хэрэгтэй. Зарим нь дэд бүтсэнд, зарим нь септик танкнд, зарим нь те хуурайшуулагч жорлонд, зарим нь те одоо яадгийн те өтгөн шингэний тусны ялгаад бордоошуулагчийг хийдэг юм. Яг тухайн одоо газар орон дотроо хамт олноороо шийдэж чадах, хамт олноороо төлж чадах тэр жорлонг л одоо сонгуулах хэрэгтэй. Бид өөрсдийн болон гэр бүл, өр хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд санаа тавихгүй бол хөрсний бохирдолгийгч чимээгүй дахал төгсээр л байна. Улаанбаатарын иргэн таныг ухаалаг, эко шийдэлтэй ариун цэврийн байгууламжийг сонгон хэрэглэж, агаар, ус, хөрсөө мөн өөрсдийн эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна.